За сайн байцгаана уу? За Facebook яаж устгах вэ гэсэн асуулт маш ихээр тавигдж байна. Тэгээд энэтэй холбоотой нэг бичлэг хийж өгөх гэсэн. Тэгэхээр бүгдээ эхлээд Facebook руу орно. За Facebook руу орсны дараа энэ хайх хэсгээр нь цахим үйлчилгээ гэж хагаад хамгийн ихэнд гарч байгаа дээр дараад доош нь гүйлгээд за эсвэл notes дээр дараад тэгээд танд хэрэгтэй гэсэн дээр дараа. За энд бол бүх ингээд холбоосууд байна. Тэгэхээр Facebook устгах. За энэ устгах дээр дадлаа. За тэгээ энэ дээр та deactivate account буюу түр хугацаагаар хаах, эсвэл delete account буюу шууд хаах, устгах. За энэ дээр continue дараад. За дахиад delete account дараад. За энэ дээр нууц үгээ хийгээд. За тэгээ continue. За ингээд delete account. За ингээд таны Facebook устгагдсан байгаа. За ойрын 30 хоног дотор ерөөс Facebook орж болохгүй. За Facebook-ыг орох юм бол таны устгасан Facebook буцаад сэргийгдэх гэсэн үг. Тийм болохоор 30 хоногийн дараа бүх юм чинь ингээд автоматар устгах болно. За баярлалаа.